Үнэхээр улс төрчдүүд хариуцлагагүй байна. Би нэг улсын хурлын гишүүн нэг мэдээлэл хийж ирснийг санаж байна. Би энэ том төсөл зогсоосноор бахархдаг. Энэ тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчдоо тэр улс төрийн гишүүн, улсын хурлын гишүүн бодоогүй юм байна та. Иргэд сонгогчд маань энэ тарианы мөнгөгүй болно. Айгүй бол эмийн санд ирээд тэтгэврийн дэвтрээ өгөө. Надад миний эмийг өгөөч гэж гуйна өгчөө. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд тэр халамжийн тэтгэврийг барьсан, ерсний гэрчлэгийг нь бариад хүүхдийн минь тариаг өгөөч илүүчлээч гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш үстэй гэж бодоогүй байх та. Эдийн засаг гэдэг бол айгүй бодтой. Мөнгөөр хэмжигддэг байна. Улс төр гэдэг бол тэр мэдээлэлээ тэр одоо ярьдаг тэр дүрсгсэн тиймэрхүү хандлагуудаар бас халахвчлагдаад явж болно л доо. Эдийн засгийн тийм хандлагаар хэмжих ямар ч боломжгүй. Тийм учраас эдийн засаг бол бодтой. Яг л мөнгөөр хэмжигддэг. Хохирол нь мөнгөөр гардаг. Тэр гарч байгаа хохирлыг бодтойгоор төлдөг. Тэр нь бас аюултай байхгүй.